Ажил ундарсаар за сарвчаа ингээд сэлгэж сэтгэж бас маш гоё болох гээд хийж байна. За энэний дараа бас нэг том сарвч бас төвдөө яг голдоо хийж бүтээн байгуулна. За ингээд хуучин нойтноо ингээд сэлгээд хийж байгааг та бүхэн харж байна. Хуучин хадаасыг хүртэл тэгшлээд буцаагаад хадж байна. За энэ бол аав ээжийн сургаал билээ. За ер нь бол олсныхаа хэрээр зацаад байвал одоо амьдрал тэгшэрхгүй аль болох юмдаа арга гамтай маш сайхан хийж байх хэрэгтэй гэж аав ээж минь сургаадаг. Хуучны хүмүүс бол тийм л байдаг. Юмхнаар юм хийж бүтээдэг билээ. За тэгээ дандаа шинэ материалаар юм хийнийг бол маш үнэтэй тусна. За тийм учраас хуучин нойтноо ингээд сайхан солиод хийж байна. За энэ сарвч хийж дуусны дараа том одоо төв асар буюу төв сарвчаа хийн. Тэрийг бол маш гоё хийнэ гэж бодож байгаа. За тэгээ гүнжийн цамгаг, ханхуугийн цайз, за хүүхдийн толбоо, усан сан, хүүхдийн гол гэх зэрэг юмнуудаа хийж бүтээн. Саксны талбай. За тэгээд юунд Улаанбаатар хотод очиж бас нэгэн одоо материалууд бас татсан байна. Түүний хажуугаар бас мэдээж одоо ургамал мод буюу одоо хавар цаг болсон мод тарих үе болсон учраас сайхан мод тарих гэж жимсний мод авлаа, гацуур авлаа, нарс авлаа. За энэ ахын авчирч байгаа бол алюминий модууд байна. Хоёр төрлийн алюминий мод авсан. Нэг нь том сортын алюм, нэг нь бага одоо жижиг сортын алюм авсан. За энэ бол айлд бол маш олон төрлийн одоо суулгацууд зарагдж байгаа юм байна. Та бүхэн маань энэ дугаар харагдж байгаа дугаарлуу залгаад суулгацууд худалдан авч ургамал мод тараарай.